Энэхүү видеогоор бид координатын хавтган аливаа хоёр цэгийн хоорондох зайг хэрхэн олох талаар судлах болно. Мөн энэ нь үнэндээ Пифагорын теоремыг хэрэглээ болж байгааг харах болно. Эхлээд жишээгээр тайлбарлая. Энд нэг цэг аваад энэ цэгийг графикийн цаасан дээр харагддаг болохын тулд бараа өнгөөр тэмдэглэе. Энд 3 сөрөг 4 гэсэн координаттай байна. Үүнийг координатын хавтгаар дээр тэмдэглэвэл 1 2 3 ба доошоогоо дөрөвнүүд явна. 1 2 3 4 энд байна. Энэ бол 3 сөрөг 4 гэсэн координаттай цэг юм. Бас энд 6 тэг гэсэн координаттай цэг байна. Энэ цэгийг график дээр тэмдэглэвэл 1 2 3 4 5 6. Энэ цэгийн y-ийн тэг байгаа учраас y тэнхлэлийн дагуу хөдлөхгүй. Энэ цэг нь x тэнхлэг дээр оршино. Y координат нь тэг байна гэхээр энэ нь 6 0 координаттай гэсэн үг. Одоо бид энэ хоёр цэгийн хоорондох зайг олох ёстой. Улбар шар цэгээс цэнхэр цэг хүртэлх хэр зайтай бол би өмнө нь үүн шиг зай алах тухай бодож байгаагүй гэж та нар бодож байгаах. Тэгвэл та Пифагорын теоремыг юу гэж ойлгож байсан бэ? Би энд гурвалжин олж харахгүй байна. Хэрвээ та ямар нэгэн гурвалжин олж харж чадахгүй байгаа бол би танд гурвалжин зурж үзүүлье. Гурвалжныг энд зуръя. Ердөө л энэ шүү дээ. Би үүнийг өөр өнгөөр ялган зуръя. Цэгүүдийг мөн адил ялгаж зуръя. Тэгэхээр гурвалжин энэ байна. Та магадгүй энэ гурвалжин тэгш үнцэгт гурвалжин байна гэж шууд таниаж байгаа хаа. Энэ нь тэгш үнцэгт гурвалжин мөн. Тэгш үнцгийн нэг тал буюу гурвалжны суур зүүнээс баруун тийш нөгөө тал нь дээрээс доош зурагдсан байна. Хэрвээ бид энэ суурийн уртыг мөн өндрийн уртыг олж чадах юм бол Пифагорын теоремыг ашиглан энэ урт талыг буюу тэгш үнцгийн эсрэг талыг өөрөөр хэлбэл гипнозыг олж чадна гэсэн үг юм. Гипноз нь энэ. Тэгэхээр бидний олох гэж байгаа бол тэгш үнцэгт гурвалжны гипноз болж байна. Үнийг доор бичиж. Энэ зайн тэгш үнцэгт гурвалжны гипнозтай тэнцв. Энэ гурвалжныг баг зэрэг том болгон энд зуръя. Тэгэхээр энд гипноз байна. Баруун талд нь энэ тал нь x дээрээс доош шулуунаар зурагдсан байна. Суурь нь энэ. Одоо бид энэ зайг хэрхэн олохоо ярилцгаая. Энэ нь гипнозын урт. Тэгэхээр бид хажуу талын урт болон суурийн уртыг яаж олох вэ? Эхлээд суурийн уртыг харцгаая. Энэ зай ямар урттай вэ? Бид энэ координатын системийг ашиглан тоолж болно. Тэгэхээр энэ ногооноор тэмдэглэсэн цэгийн x координат нь 3-таа тэнцүү байна. Харин энэ цэгийн x нь 6-таа тэнцүү байна. Зөв үү? Бид зүгээр л шулуунаар зөөж байна. Энэ жижигхэн зай бол энэ зайтай адилхан гэсэн үг. Тэгэхээр энэ зайг олохдоо төгсгөлийн x цэг гэсэн үг юм. Үнэн дээр альч тал руу явж болно. Яагаад гэвэл квадратыг авах учраас энэ нь сөрөг тоо байхаас хамаарахгүй. Иймд энэ зайн 6-аас хасах нь 3 зөв үү? 6-аас хасах нь 3. Энд байгаа зайн 3-таа тэнцүү болно. Бид суурийн уртыг олчихлоо. Энэ бол x-ийн өөрчлөлтөд тэнцүү гэдгийг санаарай. X-ийн өөрчлөлт нь төгсгөлийн цэгээс x-ийн эхлэлийн цэгийн x координатыг хассантай тэнцүү байдаг. 6-аас хасах нь 3. Энэ бол x-ийн өөрчлөлт буюу дельта x. Одоо энэ уртыг олсон яг энэ аргаар өндрийг y-ийн өөрчлөлт гэж нэрлээд олъё. Дээр нь байгаа энэ y бол тэгтэй тэнцүү. Энэ бол y-ийн хамгийн өндөр утга. Энэ нь y нь сөрөг 4-тэй тэнцүү байна. Тэгэхээр y-ийн өөрчлөлт нь тгээс хасах нь сөрөг 4-тэй тэнцүү. Бид сая y-ийн их утгаас y-ийн бага утгыг хассан, x-ийн их утгаас x-ийн бага утгыг хассан. Гэхдээ та энэ өөрчлөлтүүдийг квадрат зэрэг төвшүүлэх гэж байгаа. Та үүний бариг сольж сөрөг тоо гаргасан ч өмнөхтэй хариу нь адилхан байх болно. Тэгэхээр энэ нь 4-тэй тэнцүү. Та хүсвэл координатын хавтгаа дээр тоолж болно. Мөн энэ тал нь 3-таа тэнцүү байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ Пифагорын теоремыг хэрэглэе. Энэ зай бол энэ зайны квадрат. Анхаарал тавих хэрэгтэй. Энэ зайны квадрат бол дельта x-ийн квадрат буюу x-ийн өөрчлөлийн квадрат дээр нэмэх нь y-ийн өөрчлөлийн квадрат байна. Энэ бол ойлгоход энгийн зүйл юм. Зарим хүмүүс энэ томьёог зайн томьёо гэж нэрлэдэг. Энэ бол зүгээр л Пифагорын теорем юм. Энэ талын квадрат дээр нэмэх нь энэ талын квадрат тэнцүү гипнозын квадрат болно. Яагаад гэвэл энэ бол тэгш үнцэгт гурвалжин юм. Энэ томьёодоо тоонуудаа ашиглавал тоонуудаа энд орлуулъя. Тэгэхээр энэ зайн квадрат нь
x-ийн өөрчлөлтийн квадрат болох 3-ын квадраттай нэмэх нь y-ийн өөрчлөлтийн квадрат буюу нэмэх нь 4-ийн квадрат. Энэ нь 9 дээр нэмэх нь 16-тай тэнцүү ингээд 25 болж байна. D квадрат тэнцүү 25 болно. D бидний олох гэж байгаа зай тэнцүү энэ сөрөг квадрат язгуур хэрэггүй. Яагаад гэвэл сөрөг зай гэж байдаггүй. Тэгэхээр энэ нь зөвхөн үндсэн утга буюу 25-ын эерэг квадрат язгуурыг нь авна. Энэ нь 5 гарч байна. Тэгэхээр энэ зай бол 5 урттай байна. Энэ зурган дээр уг зай нь энэ байна. Энэ бол үндсэн болго байлаа. Энэ цэгээс энэ цэг хүртэлх хэр хол зайтай байна вэ? Энэ нь 5 нэгж зайтай байна. Тэгэхээр та үүнийг сайн чийжлээрэй. Энэ томьёог зайн томьёо гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нь ердөө Пифагорын теорем юм. Энэ болгын бодолд нь маш ойлгомжтой байгаа. Та энэ томьёогоос хараарай. Надад 2 цэг өгөгдсөн байг. Нэг цэг нь x1 болон y1 гэсэн координаттай, харин нөгөө цэг нь x2 y2 гэсэн координаттай байг. Энэ томьёог энэ зайн адил чанартай хэлбэрээр бичье. Энэ зайн тэнцүү. Гэхдээ энэ нь харахад хэцүү харагдах байх. Гэвч эн чинь зүгээр л Пифагорын теорем шүү дээ. Энэ томьёог бичвэл зай тэнцүү x-ийн 2-оос хасах нь x1-ийн квадрат нэмэх нь y2-оос хасах нь y1-ийн квадрат. Бидний бичсэн энэ томьёоны талаар сурах бичгүүдэд их бичсэн байдаг. Мөн үүнийг бүхэлдэн чийжлэн гэвэл та цагаа дэмий өрөх болно. Яагаад гэвэл энэ зүгээр л Пифагорын теорем. Энэ бол x-ийн өөрчлөлт. Энэ x-ийг эхэнд юм уу эсвэл ард нь бичиж болно. Үүний эрэхтэй ямар ч ялгаагүй. Учир нь сөрөг утгыг квадрат зэрэг дэвшүүлэхэд сөрөг тэмдэг алга болно. Одоо дурын нэг цэг авъя. Энд нэг цэг тэмдэглэе. 1 2 3 4 5 6 сөрөг 6 сөрөг 4 сөрөг 6 сөрөг 4. Одоо эдгээр цэгүүдийн хоорондох зайг олох болно. Нөгөө цэг нь 1 2 3 4 5 6 7. Тэгэхээр энэ цэг нь 1 таслал 7. Одоо хоорондох зайг олъё. Энэ зайг олох арга бол яг ижилхэн. Бид зүгээр л Пифагорын теоремыг хэрэглэх болно. Та энэ зайг олоорой. Энэ нь x-ийн өөрчлөлт. Энэ зай нь y-ийн өөрчлөлт байна. Иймд энэ зайн квадрат дээр нэмэх нь энэ зайн квадрат тэнцүү энэ зайн квадрат гарна. За бүгдээрээ үнийг батцгаая. Тэгэхээр x-ийн өөрчлөлт үнийг амархан олж болно. Энэ нь тийм ч чухал биш. Ерөнхийдөө x-ийн их утгаас хасах нь x-ийн бага утга байна. Гэхдээ аль ч аргаар бодож болно. Ингээд бүгдээрээ энэ томьёогоо бичвэл зайн квадрат тэнцүү x-ийн өөрчлөлт нь юу вэ? X-ийн их утгаас хасах нь x-ийн бага утга. Нэгээс хасах нь сөрөг 6, нэгээс хасах нь сөрөг 6-гийн квадрат, нэмэх нь y-ийн өөрчлөлт. 7-оос хасах нь сөрөг 4. 7-оос хасах нь сөрөг 4-ийн квадрат. Би санамсаргүй байдлаар эдгээр тог сонгосон. Тэгэхээр энд гоё утга гарч ирэхгүй байж магадгүй. Энэ зайн квадрат тэнцүү нэгээс хасах нь сөрөг 6. Энэ бол 7-гийн квадрат. Та үнийг мөн тоолж болно. За тоолъё. 1 2 3 4 5 6 7. Энэ нь 7 байна. Энэ нь x-ийн өөрчлөлт болно. Нэмэх 7-оос хасах нь сөрөг 4. Энэ нь 11. Энэ зай энд байна. Та үнийг мөн адил тоолж болно. 11-ээр дээшээ явна. 7-оос хасах нь сөрөг 4 нь 11. Энэ зай нь 11 болно. Тэгэхээр нэмэх нь 11-ийн квадрат тэнцүү d квадрат болно. Үүнийг тооны машинаар бодвол энэ 7-гийн квадрат дээр нэмэх нь 11-ийн квадрат тэнцүү 170. Одоо үнээс квадрат язгуур авнаа. Зөв үү? D квадрат нь 170-тай тэнцүү. 170-ийн квадрат язгуур нь 13, наривчилбэл 13/104 байна. Энд энэ зай алдаж байна. Бид үүнийг 13/104 гэж оллоо. Танд хэрэгтэй зүйл байсан гэдэгт итгэлтэй байна.